За манай содон бараанд ирсэн аяллаа дөрвөн үйлдэл сүхийг одоо та бүхэнд бас танилцуулж байна. За энэ бол энэтэй ингээд газрын дэгээ авдаг. За энэ урдаа мэдээж сүх байна. За дотор хөрөөтэй. За энэ бол алх болно. Гэхдээ алхны нэг онцлог нь бол энэ бол алх нь яг төмөр биш. Хатуу полимер материал. За энэгээр бол зөвхөн мод юм уу эсвэл одоо модон гац эсвэл пивер одоо майхны гацуудыг тийм зөөлөн одоо тиймэрхүү төмөр болон чулуунаас бусад одоо юм цохиж одоо гац бод хийх ч юм уу гэх мэтлэн гэж үйл ажигласан чинь яг тийм хатуу төмөр биш. Мэдээж сүхэн бол ер нь үүдээ төмөр байгаа. За та бүхэнд одоо ингэ танилцуулъя. За энэ бол ингэ ийм хатуу ийм гэртэй. За одоо та бүхэнд яа. За одоо хөрөөг одоо яаж суйрлуулж тааж гин. За мэдээж хэрэг ингээд пивер одоо энэ уртлын хэсгийг ингэж хагас онгойлгоод за хойтлын бөксний хэсгийг ингэж онгойлгоход одоо энэ дотор ингээ хоёр хөрөө гараад байна. За энд бол хоёр хөрөө ирдэг. Нэгэнд нь нэг нь бол одоо мэдээж запас болно. За энэ хөрөөг угсрахтаа уртын хэсэгт нь хоног байгаа. Энэ хоногт нь оруулаад за энд мөн ялгаа гэм дэгээ байдаг. Тэгээ татчихна. Тэгээ энэ үнийг буцаагаад ингээд чангалчдээ. За энэ үед энийг буцаа ингээд таглана. Таглаад энэ чи ийм ирзваа бэ. Ирг. За ингээд ирзваач чинь. За одоо би та бүхэнд мод төрөөж үзүүлье. За энэ мод ингээд унтсан мод байгаа шүү нөхдөө. Та бүхэн хараарай. Нэг ингээд унтсан мод бид ийм модыг сонгож авсан юм аа. За энийг барихад их бариулны хөвтэйх. Барьцтай. За та бүхэнд одоо харуулъя. За ингээд төрөөч чинь. За. За ийм хөрөө. Энэ бол ихэд хөрөгт бол 90 мохон гэж баг асуудал бол баг байхгүй. Ийм хөрөө юм байна. Энэ бол хоёр эртээ ирж байгаа. За ингээд нэг ясандаа одоо ингээд энэ хөрөө сүх энэ одоо гац завч алхтай. За хойно ингээд ийм дэгээтэй. За энэгээр одоо ингээд гацыг одоо ингээд гац шаас нөхцөлд одоо гацыг бол одоо ингээд татаж явна. Ингээд татаад авчдаг. Ийм зориултын сүх байна. Содон бараатай холбогдоорой.